Сайн байцгаана хүүхдүүд ээ. За бид нэр өмнөх хичээл дээр уулын полкын бишгүүр хөгжмөдөө тоглож сурсан. За өнөөдрийн хичээлдээ уулын полка хөгжмийн дахилтын хэсэг буюу за энэ чухал юм маань ми өнгө гарч байгаа учраас ми гişгээр бишгүүр дээрээ тоглож сурнаа. За одоо бүгдээрээ номныхоо 51-р хуудсыг хараарай. За одоо бүгдээрээ хэмнэлээ тоглож үзье. Дагаад алгаад шараа. Анхаар и 1 2 2 и 1 2 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 За одоо бүгдээрээ ноотоо нэрлэе. За ноотоо нэрлэхээс өмнө энд 1 2 дугаар хоолоогоор бичсэн байгааг анхаараарай. За 1-р хоолойг огтуд тоглоцраад 2-р хоолойг хөвгөд тоглоцраарай. За мөн 1 2 дугаар хоолоогоор хоёулын ээж тоглоцорсон болно шүү. За ноотоо нэрлэе. Ми, соль, до, фа, соль, си, фа, соль, си, соль, ми, соль, до, ми, соль, до, фа, соль, си, фа, соль, си, ре, до, до. Дөрвт нотны пауз. За энэ маань 2-р октавын ре нотой нэг анхаарай. За цаашаа нэрлээ 2-р хоолой нэрлээ. Дөрвт нотны пауз. Ми, дөрвт нотны пауз. Фа. За дөрвт нотны пауз. Явж байна. Цаашаа дөрвт нотны пауз. Ми, дөрвт нотны пауз. Ми, дөрвт нотны хэмжээтэй чимээ болно. Фа. За энэ дөрвт нотны пауз байна. Ми, дөрвт нотны пауз. За одоо хэмнэлээ тоглоё. 1-р хоолойны хэмнэлийг тоглоно. За анхаарай. 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и За одоо бүгдээрээ 2-р хоолойны хэмнэлийг тоглоё. Дагаад алгаад шараа. 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и 1 За одоо бүгдээрээ 1-р хоолойг тоглоё. Анхааралтай тоглоорой. И За одоо бүгдээрээ 2-р хоолойг тоглож үзье. И 1 2 и 1 2 и 1 2 и 1 2 и
2 и. За одоо 1 2 дугаар хоолойгоо бишгэр хөгжмөдөө тоглож үзүүлье. И. За одоо бүгдээрээ 1 2 дугаар хоолойгоо төгөлдөр хурдтай хошин тоглоё. За одоо дахин давтаа тоглоё. За өнөөдрийн хичээл ингээд дуусч байна. За өнөөдрийн хичээлийн зорилго маань за уулын полка дууны аялгуун дээр фа шиг, ми шиг бишгэр хөгжмөдөө цэвэрхэн үлээж сурах юм аа. За ингээд хөгжмөө сайн давтаарай. Багш руугаа тоглож сурсан бичлэгээ явуулаарай. Хичээл дуслаа. Баяртай.